За сайн байцгаана уу? Манай Dark Me podcast-нд тавтай морилно уу? Тэгээ бит хоёрын цэргийн баяраараа тохиолдуулан хийх 8 дугаар ингээ өнөөдрөөс эхэлж байна. Тэгээ баярын өдрийг тохиолдуулсан гэдэг одоо энэ хүү баярт зориулж хийгээгүй зүгээр баярыг тохиолдуулаад иймэрхүү хэрэг сонсох туртай хүмүүст зориулж сонсох дугаарууд хийж байгаа шүү. Харин тийм тэгээ тэрнээс биш одоо хүн амтан өгсөн гэд баярлаад байгаа юм бол байхгүй. За тэгээ бит хоёрыг одоо шинэ дугаарыг хүлээж ирсэн сонсогч нартай баярлалаа. Тэгээ өнөөдрөөс эхлээд өдрөө болгон бит хоёртой байгаарай. Харин тийм тэгээд өнөөдрийн дугаарыг дэлгэнөө эхэлж ярина. За тэгээ би өнөөдрийнхөө дугаараар Катрина Смит гэх эмэгтэйн талаар ярих болно. Тэрээр 1982 оны 7 дугаар сарын 16-нд Висконсин хотод төрсөн эхээс гурлаа. Тэгээ 2000 онд Харлем 10 жилийн сургуулигаа төгсөөд Rock Valley гэх коллежид сурсан маа сургуулаа төгсөөд Cameron Industries гэдэг компанид хүний нөөцийн зохицуулагч хийдэг байсан. Сүмд байнга явдаг, сайн дурын ажил их хийж хүмүүс туслах туртай, бас хүүхдүүдэд их хайртай, өргөж туслах гэдэг тийм айгүй сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан гэдэм билээ. Ингээд хэрэг болох үеэр тэрээр 30 настай байсан. Todd Smith гэх эрэгтэйтэй 2005 онд гэрэлсэн байдаг. Түүний нөхөр Todd Smith-ийн талаар бол баг мэдээлэл байдгүй мэлээ. Ямар ч байсан 44 настай хөрөнгө оруулалтын зуучлагч хийдэг ба өмнөх гэрэлтээсээ 3 охинтой ингээд Катринатай гэрэлж хамтран амьдардаг байсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Катрина нөхөр Тоддтойгоо гэрэлтийнхаа 7 жилийг Вашингтон DC явж тэмдэглэчээд гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь л нэг шинэ ажилд орох тийм том ярилцлагатай байсан юм билэ. Нөгөө чинь гэртээ ирсэн өдрөө Катрина хувцсандраа ингээ угаачаад нөхрийнхөө компьютер дээр нөгөө маргаашийнхаа ярилцлагынхаа талаар шинэ ажил олох ёстойгоо ингээд хэд хэдэн имэйлийг бичлэлцэж явуулчихад нэг найзахаа байхгүй байгаагаар нь гэрийг харж өгч ирсэн байна л та. Тэгээд тэдний гэрт нь очиж ингээ хонохоор явсан байдаг ганцаараа. За тэгээд өглөө нь нөхөр Тод нь болохоор нөгөө Катринагийнхаа утас руу ярилцсанд нь амжилт хүсье, Жими сайн байх болно гэсэн мессежийг явуулсан. За тэгсэн чинь ерөөсө Катринагаас бүтэн өдөржингөө нөхөртөнд ямар ч хариу ирээгүй, холбогдоогүй. За тэгэнгүүт нөгөө нөхөр нь санаа зовоод гайхаад оройн 7 цагийн үед Катринагийн одоо дүү охин лөө залгаад чи ихчтэйгээ холбоо сэлбэ барьсан уу? Ажилдаа яваагүй, ярилцлагандаа ч ороогүй байна гэд асуусан чинь ингээл дүүн шууд л амар гайхсан. Яа тэгэхээр нөгөө ихчин айгу тийм хариуцлагатай хүн байсан юм байна л да. Тэгээ холбоогүй ингээл хинт шилэхгүйгээр ийш тийшээ яваад ажил төрлөө таслаад ингэж явдггүй байсан. Тийм болохоор ихчтэнд одоо ямар нэг юм босон болов гэж шууд гайхаал. Тэгээ нөхрөөс нь нөгөө тойр одоо маргалтай янз янзын босон юм уу гэж асуусан чинь шууд л одоо янз янзын вирусоо болоогүй зүг зүгээр байсан. Тэгээд нөгөө найзхаа гэрт нь ингээ хонхоор яваал өглөө би мессеж хийсэн чинь ингээд холбоо ахгүй ингээд орой 7 цаг болж гинэ гэд хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө гэрийн орныханд ингээ бүгдэнд нь хэлээд бүгдээрээ ингээ шууд цагдаад очиж мэдэгдээд цагдаа ашгүй айгүй хурдан алга болсон хүнд тооцоод хайж эхэлсэн байгаа. За тэгээд нөгөө гэр орных нь ингээ бүгдээрээ нийлж агаад Facebook шууд хуудас нээж байгаад одоо манай Катрина охиныг олж өгөөч гэсэн тийм одоо сайн дурын хүмүүсээс тусламжийг гуйсан. Катринаг олох зөндөө олон хүмүүс ирнэ хайж эхэлсэн байдаг шууд тэр дороо. За ингээд нөгөө хайлтын үеэр Катринагийн машин болох нөгөө Chevrolet Cruze гэдэг машин нь гэрээс нь 3 км гаруй газар 2 замын уулзар дээр хаягдсан байхаг нь олсон. За тэгээд доторхойг нь бол ерөөсөө одоо шууд харахад ямар ч тийм сэжигтэй зүйл байхгүй. Ерөөхдөө бол баг нэг жоохон цэвэрлцэндүү тийм аягтай байсан. Тэгээ мэдээж шууд цагдаагийнхан машиныг шинжилгээнд оруулахаар авч явсан байгаа. Тэгээ нөгөө сайн дурын туслагчид Катринаг хайж байгаа штэ. Тэгээд нөгөө машиныг нь олсон хэсгээс холгүй газраас ингээ утас болоод төрөвчийг нь бас нэг хажууд нь хідэн цустай салфеткийг олсон байдаг. Дээж нөгөө утсын цагдаа нар нэгэнгүү одоо үзээ шалгасан. За тэгсэн чинь Катринагийн нэг нууцыг олж мэдсэн. Тэр нь болохоор нэг эрэгтэйтэй нөхрөөсөө гадуур уулздаг байж тарсан. За тэр нь болохоор нэг Guy Gabriel гэх нэртэй гэрэлсэн Катринагтай хамт ажилладаг байсан юм байлээ. Нөгөө эрэгтэйгийнх нь одоо амьдралыг шалгаад үтсэн чинь өмнө нь ямар ч байсан цагдаа дээр эхнэрээ зодож байсан гэсэн тийм рекордтой эрэгтэй байж тарсан. Катринаг алуу болдог шүн Габриэл болохоор ингээд түнлөө зөндөө мессеж явуулсан мэсэн баг шүнжэнгөө. За тэр мессежүүд нь болохоор юу болсон бэ? Нөхөртөө салгах тухайгаа хэлсэн үү? Чамд одоо тэрэнд хорогдоод бах ямар шалтгаан үлдээгүй чи ингээл чимээгүй байгаад чи ингээд би бүр амар галзуурмаар байна. Тэгээд тэр хүмүүс одоо бидний талаар тараахыг хүссэн тэгвэл одоо тэгэлтэй хүснээрээ хийг. Тэгээ өөрийнхөө хүссэн аргаар хийх гэж ах шиг байна. Тэгээ болгоё. Чи байшингаа зарах эсвэл нөхрөө явуулах хэрэгтэй байх гэдэг гэсэн тийм утгатай олон мессежүүдийг явуулсан байсан. Тэр найд нууц амраг нь.
Ингээд Катринагийн сураг гарахгүй л байсан ба одоо ажлынхын хүмүүсээс нь мэдүүлэг авсан чинь алуу галтгоос нь хэдэн 7 хоногийн өмнө Катрина дандаа миний араас хүн дагаад ах шиг байна гэд айгүй айж ярьжсэн байлээ. Бас ажлынхын газрынхаа нөө машины зогсоол дээр нь одоо нэг эрэгтэй Катрина Габриэл хоёрын одоо нууц амрагууд гэдгийг хэлчихсэн тийм хуудсуудыг тарааж хячаад явцсан байсан гинэ. За Бас Катрина нөө хойд аврууга буу худалдаж амаар байна намайг хүн амьтан дагаад ах шиг байна би жоохон айгаад байна гэд буу яаж худалдаж ах талаар асуултууд асууж исэн гэдэг. Мэдээж нөгөө нууц амраг Габриэлээс нь мэдүүлэг авахд одоо надаас одоо юу ч асууж болно хэрэг тустай бүх зүйл туслах болно гэж байсан. Тэгээд Катринагийн алуу галтаг шүн яг ажил дээрээ байж таарсан дээр тэр нь ч батлагддаг. За ингээд Катрина алга болоод бүхэл бүтэн 17 хоног өнгөрч исэн. Тэгээ алга болсон өдрөөс нь хойш бар маргааш насны эхлээл шууд нөгөө нөхөрт хоод нь хэвлэл мэдээллээр одоо телевизүүдэд өдөр болгон гарч исэн. Өдөр болгон мэдээлэл өгч исэн. Тэгээл одоо бүр амар уйлж хайлаад одоо миний их нэрийг олоход туслаач ээ. Тэр минь зүгээр агаасаа би өстө итгэж өгөхгүй байх гэх мэтэр ингээл гарч исэн. За тэгээд нөө мөрдөгчнөр ингээд Todd Smith-ийг эхнэрээ хээр аюулгүй ирүүлэхийг хүсэж байгаа гашууцсан нөхрөө эсвэл материйн хөлмөс унган одоо уйлж жүжилж байгаа хэрэгтэн үү гэж шийдгэлж эхэлсэн байгаа. Гадны хинч харсан гашууцсан нөхөр одоо Todd-ыг ингээд сайтар шалгаад үзсэн. За тэгсэн чинь одоо зөндөө бас хүн амьтны сайн мэдгүй тийм мэдээлэл гарч ирдэг байгаа. Todd болохоор хөрөнгө оруулалтын зуучлагч идэв шүү дээ. Тэгсэн хэдэн бизнесийнхаа түншүүдтэй хамтраад хүмүүсээс $983,000 луурдсан байх магадaltaй гэж шүүхэд дуудагчсэн юм билээ. Тэгээд хажуугаар нь бас 7 удаагийн шуудангийн заллин 10 туцаар заллин хийсэн гэх тийм зүйл ангаар одоо шүүхт орж исэн. Ямар ч гэсэн Todd бол яг өөрөө буруу гэж үзэгдээд зүгээр өнгөрч исэн билээ. Одоо юу болсон сайн мэдэхгүй. Катриныг алуу галдаг үед бол ажил нь маш хэцүү, ер нь бол барыг ажилгүй басан гэж хэлэхэд болно. Одоо гадны ингээ хүмүүсийн нүдээр тэр хоёрын гэрлэлт бол зөв зүгээр 7 жилийнхаа тэмдэглэж авсан хоорондоо хэвийн харилцаатай сайхан усуд мэд харагдчихсэн. Todd бол гэр бүлээ бүгдийг нь одоо санхүүгээр хангадаг тийм амжилттай яваа одоо ажиллаж байгаа эрэгтэй гэж харагддаг байсан чинь яг үүндээ бол Катрина бүх гэр бүлээ тижээж авч явсан. Тэр хоёрын нөгөө харилцаанд бүр амар муудсан. Тэгээд тэр алуугалтыг оройн Катринаг нөгөө найзынхаа гэрийг харах гад явсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь яг өндөө алуу болохоос нь 2-7 хоногийн өмнө Катрина төхрөөсөө ер нь бол одоо салъя гэж шийдээд тустаагаар авчихсан байсан мөлий. Гэтэ яг альбиосоор бол ерөөсөө салаагүй. Катринагийн бас төрөвчийн олсон ш тэгсэн чинь гэрэлтэй туслах тийм өмгөөлөгчтэй уулзах цаг өдрөө товлсон тийм одоо карт байсан. Бас Катринаг нөө машинаас Todd-оос өгсөн тийм имчилгээний карт одоо тийм захаа байсан. За тэрэн дээрээ Todd бол бичгтээ ингээ гараараа бичсэн. Тэгээ манаа битгий орхиоч би чамааг өөр хүндээ болчихгүй гэхээс бүр ингээ хөтлөө яаж ийн би шаардлагатай гэсэн бүх зүйлээ хийх болно. Би чамтай хөшөлтлөө хамт байхыг хүсэж байна. Би чамд хайртай гэсэн тийм захаа байдаг. Тэгээ бас Todd-ийн талаар мөрдөгчөд бас олж мэдсэн зүйл нь Todd Smith гэдэг нэр нь өөрийнхөө жинхэнэ нэр байгаагүй. Тэгээ яасан гэсэн чинь 17 настай дааштай гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байсан гинэ. Тэгмээ өөрийнхөө гэрээг шатаах гэж оролдож исэн. Гэрийнхэн дотор нь байхад чинь. Тэгээ ямар ч байсан шууд гэс нөгөө тогтож гарч амжаад тэгээд тухайн үед бол яг Todd 30 сарын тэнцэн аргалзах ял авсан. За тэгээ тухайн үед Todd-ийн нэр бол Todd Rapperger гэдэг нэртэй байсан. Тэгээ Todd Smith болгож яг галтын шатаах хэрэг үйлснийхаа дараа өөрчилсөн байт юм лээ. Тэгээ энэ талаар нь Катрина бол ерөөсөө хийдэж мэдж байгаагүй гэдэг. Ингээд мөрдөгчөд хамгийн сүүл Катринаг Todd харсан учраас гэрт нь нийжлэх хийх эрх болоод Todd-ийн утас компьютерийн шалгыг эрхийг аваад шалгаад үзсэн чинь компьютер дээр нь болохоор ийм 3 фолдер байсан. За эхнийх нь болохоор KA10412 гэсэн нэртэй байсан ба тэр нь дотрын үзсэн чинь Катрина болоод нөтөний нууц амраг тэр Габриэл хоёрыг уурж суухаар уулзсан тийм өдөр байсан. Тэгээ тэрнийхэн талаар одоо зураг хүрээ байсан юм уу эсвэл мэдээлэл байсан юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээ хоёр дахь фолдер нь болохоор ажлын газрын нөгөө зогсоолт тэр хоёрын нууц амраг гэдгийг гэлжсэн хуудас тараасан шүү дээ тий. Хуудасаа бичсэн тийм фолдер байсан. Тэгэхээр нөхөр нь бол тэрийг тараасан байгаа. За гурав дахь нь болохоор Super Track Stick гэсэн нэртэй. За энэ нь болохоор ийм хүнд эсвэл одоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг хянахад ашигладаг тийм GPS төхөөрөмж юм байна л да. За тэгээ ерөөсөө ямар л одоо хөдөлдөг зүйл дээр тавьсан яг тэр тухайн одоо зүйлийн бүх хөдөлгөөнийг хянаж мэдээлэл нь явуулдаг. Тэр төхөөрөмж одоо түүхийн шалгасан чинь Катринаг бүр ингээ 3 жилийн өмнөөс нөхөр нь дагчихсан байхгүй тэр төхөөрөмжийг ашиглаад тэр төхөөрөмж нь машиныхын доор ингээ суулгацсан байсан мөлий.
мэдээж нөгөө Тодыг ингээд буруутайг баталгаа нотлохоо олох хэрэгтэй. Тэгээд Катринагийн нөгөө машины сайд дээр шалгасан чинь машиныхын доор яг энэ GPS төхөөрөмжөөр байрлаж тогтоож байсан. Тэдрийг шалгахад бол ерөөсөө тэр GPS төхөөрөмж авцсан байсан ч гэсэн тэр нөгөө тогтоожсэн тэр вайраа үлдээсэн байсан. Тэрүүгээр нь бас эхнэрээ үнэхээр мөртөж байсан гэдэг одоо жижигэн чсэн баталгаа гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд бас машиныхаа шинжилгээгээр одоо хичнээн хүн харахад ингээл цэв цэвэрхэн харагдаж байгаа ч гэсэн уусаа мэдээж цагдаа нарын ашигладаг тэр нөө цустай уралд ордог химийн бодисыг ингээд цацаад харсан чинь одоо хаасаагүй цус байсан. Тэр цусын ДНК-гаар шалгасан чинь мэдээж Катрина байсан байгаа. Харин нөө Тодын ерөөсө хурууны хий эсвэл цус мус ерөөсө олдоогүй гэдэг юм лээ. Яг Тодын хурууны хий олдоогүй болохоор бас л яг баттай нотлох хэрэгтэй шүү дээ тийм. Тэгээд нөгөө эхний удаадаа компьютерийн шалгачаа барыг эргүүлээд өгсөн байсан юм уу. Тэгээд хоёр дахь удаага шалгах тэр эрхээ аваад шалгасан чинь GPS төхөөрөмж байршлын нас илүү мэдээлэл ингээ олсон байгаа. За тэр нь болохоор эхнэрээ бодвол ингээ алчингуудаа машиныхын доороос GPS-ээ авсан юм байна л да Тод. Бидээ авцсан. Тэгээд нөгөө унтраажина гэдсэн чинь нөгөөдгөө асаадсан байсан юм шиг лээ. Тэнгүүт нөгөө өөрийнх нь бид нь байгаа тэр төхөөрөмж нь өөрийнх нь хөдөлгөөнийг хинаад эхэлчихэж байгаа хгүй. Тэгээд тэр мэдээлэлээ шууд тэр компьютер руу явуулаад эхэлсэн. Тэгээд тэрээр машинаа нөгөө гудамжинд тавьчаад байшин лугаа ингээ алхаад орсон. Бүр минут секундтэй ингэж хэдэн удаа алхсан хүний явган замаар явж гин эсвэл одоо талбай одоо үс мүсэн дээр алхаж гин гэдэг мэдээлэлтэй байна л да. Тэгээ энэ бүх мэдээлэл нь байсан. За тэгээд ингээ мэдээлсэн чинь хөрш айлынх нь хаалганых нь урд нь камер идэв штэ тий. За тэр камер нь болохоор бүр яг нэг холын жоохон зайтайс байхгүй. Тэгээд холын тийм хүний явж байгаа бичлэгийг бол ер нь хийсэн байсан. Тэгээд яг мэдээж бараг тоодл гэрлэг алхаж байгаа нь ойлгомжтой. Тэр камерын дээр гарч иржсэн бичлэгийг одоо амар тийм бүрзгэр бичлэг бараг царай мараа нь ерөөсө харагдахгүй ч гэсэндээ хүний явдлыг ингээд харж болохоор тэгээд нөгөө GPS-тэнд харуулсан чинь бүр яг нөх явган замаас гарч ийн идэр гэдэг ингээд хаарч исэн байдаг. За тэгсэн удалгүй нэг гал өнөөгч эрэхтэй Rock River гэдэг гол дээр хагасчилж явж байгаад гол дотор одоо модонд орсон нэг зүйлийг анзаараад харсан чинь эмхтэн хүний цогцсойсон. Тэгээ олон хоног нөө усанд байсан учраас хин гэдгийг нь хараад мэдэх боломжгүй. Тэгээд нөө шүдний рекордын шалгасан чинь яг харамсалтай Катрина олцсон байгаа. Тэгээд яаж болсон гэсэн чинь нүүр биендээ бүр маш их хэмжээний ингээд зодуулсан хатуу зүйлээр цохиулсан байгаа байхгүй юу. Амар хүчтэй хөх хэмжээний гэмтэл одоо биед нь учирсан тархин бүр ингээд хид хид удаа цуурсан байсан гэж хэлээ. Тэг яг энэ нь яг хөх шалтгаан босон. Дээрээс нь алчингуудаа эсвэл одоо үхээгүй байхтан ч юм уу тэг ингээд гол руу шидэд живсэн ч байх магадaltaй гэдэм билээ. Тэгээд нөмөртөгчд алхаад ашигласан хайрштай те мэдээж ямар нэгэн хатуу зүйлээр ингээд зогцсон гэдэг нь ойлгомжтой байсан болохоор Тодын нөгөө гэрийн шалгаж агаад гаражинд нэг бейсболын цохиур байсан. За тэр цохиурыг ингээд сайдэр хараад утсан чинь нэг жижигхэн хідэн цусны тол байсан байгаа хгүй. Тэгээд тэрийг шинжилсэн чинь Катринагийнх болж таарсан. Ингээд өөрийнхөө ашиглаж исэн дээр GPS төхөөрөмжийн ачаар бас бейсболын цохиурыг олсон гэдэг одоо зөндөө олон баталгаа нотлогоог ингээ олж авснаа яг түүний нөхөр Тодыг яг албан ёсоор эхнэрийнхээ нүхэлд буруутай гэж баривчилсан. Тэгээ шүүх хурлын үеэр бол Тод бол ерөөсөө өөрийгөө буруугүй гэж бүр мэлцээр байсан. За тэгсэн ч гэсэн шүүх хурлаар эхнэрээ сенатаар хөнөөсөн буруутай гэж үзээд түн 59 жилийн шоронд хоригдох ялыг өгсөн мөлий. Та тэнгүүдээ худлаа амир уйлж муулаад тий манай ихнэр хаана манай өстө нэрмэрэ гэл шилхутлаа. Харин ч тэгээд нэгэнт ер нь ингээл харилцааны айгу онцгой болсон болохоор Катрина яг салъя гэж бодсон байсан мөлий. Нөхөр нь ингээд салахгүй байхгүй юу. Тэгээс үлдээ ингээл нөхөн мөнтэй гэдэг нь мэдчихэж байгаа болохоор бүр ингээл уурал хүрсэн юм шиг байгаа. Ингээд Катрина Смит яг 2012 оны 11-р сарын 9-нд яг нас барсан нь олцсон байдаг. Хөрх эмхтэй. За тэгээд өнөөдөр ярих нэг юм байна. Тэгээд маргаашийнхаа яригаар уулзцгаая. За баярлалаа.